Дараагийн мэдээ 2025 онд хүүхэд хохирогчтой 2339 гэмт хэрэг бүртгэгджээ. Сүүлийн үед гарах болсон хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг нийгмийн сэтгэл зүйн цөргөөр нөлөөлж байна. Иймээс хүчирхийллийн эрсдэлд орсон хүүхэд гэр бүлд анхан шатны дэмжлэг тусалцааг улам бүр ойртуулах шаардлагатай байна. 4 настай хүүхэд ээжтэйгээ хутгалуулж амиа алджээ. 12 дугаар ангийн сурагчийг үл таних хүүхэд гуйнд нь хутгалж гэмтээжээ зэрэг онгороо 7 хоногийн дотор сэтгэлэг мэдээлэл гарсаар байна. За энэ бол зөвхөн нийгэмд мэдээлэгдсэн. За харин олон нийтэд бүхэл гэр бүлийн гишүүд нь ч мдээгүй гэмтгэрийн олон кейс нийгэмд нуугдж байна. Гэрийн даалгавар хийхгүй байна. Дүүгээ харахгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй ингэж одоо гэмтэрэг үлдэж байгаа. Нэг хэсэг бий. Нөгөөх нь өсвөр насны 16, 17 настай хөвгүүд, охтууд хоорондоо маргалдах, зодтолдох хүний эрүүлийн алшгүй байдлын эсрэг гэмтэрэг үлдэх ийм одоо асуудлууд байна. Энэ дээр бас анхаарах шаардлагатай. Энэ хоёр хүмүүсийн хоорондын ийм харилцааны асуудал шүү дээ. Бие биенээс уучлалгүйгээр соёлтой харилцахад энэ гэмтэргээс орсон зэрэг хэлэх юм бүрэн боломжтой. Хүүхдүүд далд хэлбэрэгтэй сэтгэл зүйн хүчирхийлэл алдсан хүүхдүүд бол төрхийдөө бас хандхай мэддэггүй. Тэгээд дандаа тийм далд хэлбэрийн хүчирхийлэл өртөж байгаа хүүхдүүдийн ихэнх нь юу нижээ аав тийм гэр бүлийн хайртай дотны хүмүүсээс илүү тийм траума авдаг байхгүй юу. Тэгээд тэр хүүхдүүд нь яг ингээд ээж нь аав нь ингээд өөртөө тийм таагүй байдал хандаад өөрийг нь хүчирхийлээд ингээд мэддэггүй юм байлээ хөрхий. Тэгээд мэдхгүй ингээд явсаар байгаа тэр нь ингээд том болоод насанд хүрээтэй сэтгэл зүйн траума болоод явцдаг. Тэгээд яг тэр үйл явдлууд нь дахин давтагдах мөчөд тэр нь ингээд баян ингээд сэтэрч идэг. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан Лантон дохой төрийн бас байгууллагаас хэрэгжүүлж байгаа хүүхэд бүрд гэрэл бэлгэлийн төсөл нь хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгааллын орчныг сайжруулах, эрсдэлт нөхцөл байгаа хүүхдүүдэд итгэл найдвар, халуун дулаан мэдрэмж өгөх зорилготойгоор хэрэгжиж байна. Тус төсөл нь Фандиа цэгийн хандивын цахим платформд байршин олон нийтийн оролцоонд нээлттэйгээр хэрэгжиж байгаагаараа онцлог юм а. Төслийн хүрээнд гэр оронгүй хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүүхдүүдэд зориулсан халамжийн төв, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ тэднийг аюулгүй орчинд холбон зуучлах, хамгааллын үйлчилгээнд хамруулах бодит арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Фандиа цэгийн платформоор дамжуулан иргэд байгууллагууд ил тод хэлбэр байдлаар хандив өргөж хүүхэд хамгааллын үйлсэд бодитоор хувь нэмэр оруулах боломжтой болжээ.